Хөгжил гэж юу вэ? Монгол улс маань хэрхэн хөгжиж байна вэ? Цаашид хөгжихийн тулд шийдэх олон асуудал байгааг бид өдөр бүр ярьдаг, сонсдог. Харин хэдий яаж шийдэхэд бид тэр бүр ярьдаг. Бидний хөгжлийн шийдэл юунаас эхлэх юм бол? Энэ асуултанд хариулт хайж, эрэл хайгуул хийж, хөгжилд шийдэл нэвтрүүлэхээ анхны дугаарыг бэлтгэлээ. Монголчууд бидэнд сайхан амьдрах боломжгүй. Бид 3 сая 124 мянгуулаа 61.5 сая малтай 1 сая 564 мянган км квадрат газар нутагтай. Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн улсаас 18, нүүрсний нөөцөөрөө 10-т, оюуны чадамжийн түвшингөөрөө дэлхийд 8 дугаар жагсаж байна гэх мэтчлэн тоо баримтыг сонсоход бахархал төрөх үзээ. Гэтэл 3 сая үлээ хэрнээ хүн амын дундаж наслаараа дэлхийд 129 гүйс. Агаарын богцлоос үүдэлтэй хүүхдийн нас оролтын хүн ам тавьсан тоогоороо 5 дугаар жагсаж байна. Мөн жуулчдад хамгийн таагүй ханддаг 10 улсын нэг. Авилга нийгмийн эдийн засгийн хамгийн тулгымцсан асуудал болдгороо дэлхийд 2 дугаар, санаатай хүн амныг үйлдэлгээрээ дэлхийд 20 дугаар, Азад 3 орчход байгаа зэрэг сэтгэл түгшээсэн тоо баримт бас байна. Монгол улс нөөц чадвараараа дэлхийд дээгүүрт ирэмблэгдэж байгаа хэдий ч хөгжлийн олон үзүүлэлтээр Аз, Африкийн ихэнх орнуудаас хамаагүй доогуур түвшинд явж байгаа юм. Ямар учраас юу нь болохгүй байгааг тодруулан түүнийг хэрхэн шийдэх шийдлийг Монгол улсынхаа цаашдын хөгжлийн төлөө эрэлхийллээ. За нэвтрүүлгийн төлөвлөгөө бол ерөнхийдөө гарлаа. Хөгжлийн тухай ярианаас эхлээд тэгээд асуудал руу шууд яваад орчих. Эхлээд хөгжил гэж чухам яг юу хэлэх юм бэ? Энийг хүмүүрээс асууя. Гэхдээ тэгээ ерөн зүгээр манифтийн ингээ хүсээд, тэмүүлээд зориод байгаа тэр хөгжил гэдэг ер нь юу гэж тодорхойлох юм? Ер нь хүн төрөлхтний амьдралч бол өөрөө л нэг тийм өсөд дэвжих процесс шүү дээ. Хөгжлийг нэг хэмжүүрээр юм уу эсвэл нэг тодорхой нүдэнд харагдж байгаа объектив ганц хоёр үзэгдлэр бол хэмжих боломжгүй шүү дээ. Хүнээ дээдлсэн нийгмийг л хэлж байгаа юм л да. Эцэст хүмүүсийн иргэдийн нэг сэтгэл зүйн, сэтгэл хангалуун амьдрал асуудал. Хөгжил гэдэг бол амьдралын чанар юм а гэдгийг бол зөв зөвсөөлөх хэрэгтэй. Хамгийн гол хөгжлөл бол одоо хой хүнээсээ бие хүнээсээ энэ хөгжлөл эхэлт юм аа. Хүн эдийн засаг мөнгө гэдэг бол бас хөгжил биш вэ? Улсын хөгжлийг хүнийхээ дундаж нислэлтаар үздэг гэж аахгүй тий. Тэгэхээр чинь хүн гэдэг чинь удаан амьдрахыг хүснэ тий. Ямар хүн удаан амьдрах вэ? Зөв хоол дээгүүдэд удаан амьдрах. Мэдээж утаатай газар амьдрах уу тий. Ерөөсөө хөгжил гэдгийг бол би тогтолцоо гэж ойлгодог. Нийгэм нь бол ингээд хөгжөөд явчихад байгаа байхгүй юу? Хажаар манай энэ төрийн энэ нүсэр тогтолцоол хотарч үлдчихээл тэгэл энэ хоёрын хооронд юм орон зай байгаа учраас л ингээд жоохон асуудал үүсэж байна уу гэж би хараад байна. 26 жил хөгжөхөд боломжгүй бага хугацаа биш ээ. Монгол улс биш үү? Гаднаасаа харахад бол хөгжиж байгаа шүү. Дотроо бол хөгжих байна. Манай одоо нийслэлгүүрийн хуучин нийтийн жорлон морлон гэж байхгүй бүгд гадаа хавтгайдаа те. Хаана одоо бизнесмар болно тэр газар бол жорлон мөн. Монголыг одоо хөгжихгүй байна, харанхуй бүдүүлэг байна л гэдэг юм те. Миний хувьд бол асар хурдтай хөгжиж гэнэ гэж ойлгож байна. Яг хөгжсөн үгүй юу гэж асуувал мэдээж Монгол бол хөгжиж байгаа шүү дээ. Гэхдээ энийг олон хурдлуулмаар байгаа тийм. Баян ядуугүй ялгарл гэдэг юм их байна. Хотын төвөр нэг өөр, баруун тишээ, зүүн тишээгээ дүүргээр айгүй өөр байгаад байгаа юм шиг. Хөгжил нь ээлтэй биш байна гэхэр чинь иргэдэд одоо яг ялангуяа одоо энгийн иргэдэд гэдэг юм уу да наалтахгүй л гэсэн үг байна. Хөгжлийг олон янзаар тайлбарлан ойлгож болно. Харин тэрхүү хөгжлийн цаана бүтээгч, чиглүүлэгч төр хэмээх зүйл оршиж байдаг юм. Төрийн хараа, алсын бодлого хэдий ихэр бэргэн байна. Төдий чинээ хөгжлийн хурд өндөр байдаг юм. Харин манай улсын хувьд Толгойтой бүхэн тойрогтой цэцэрлэг, сургууль, театр, заал барих мөнгийг улсын төсвөөс ямар ч тоосоо судалгаагүй авч байсан цаг саяхан. 2014 онд үндэсний аудитын газар улсын төсвөөс мөнгө авч барилга барьж байгаа ажлуудыг шалгахад бүх барилга шалгалтанд бүдэлсэн байдаг. Төрийн хараа муудаж төсвийн хяналт суларсны жишээ нь энэ үйл явц болсон билээ. хүн амьдрах боломжгүй барилгад мөнгө төсвөлсөн.
яг адилхан барилга барих гэж байж алд дэлгэм зөрүүтэй үнэ нэгсэн. Баригдчихсан барилгыг ахаад барай гэд төсвөөс мөнгө олгосон. Хорт хавдар үүсгэгч мөөгөн зөртэй барилгыг төсвийн мөнгөөр барьсан гэд төрийн нүдэ олоогүй буруу шийдвэр олныг нэрлэж болно. Хөгжлийг бүтээх менежер нь төр атлаа хөгжлийг тушаана. Төр өөрөө болсон мэт. Асуудал яг юунд байна вэ? Төр хэний төлөө юуны төлөө юм? Бидний төлөө ахгүй. Төр бол угаасаа л иргэний эрхийн төлөө, иргэний сайн сайхны төлөө л байгуулагдж байгаа. Иргэд өөрсдөө байгуулж байгаа, бий болгож байгаа л одоо байгууллага штэ. Тэгэхээр иргэн өөрөө ингээд ийм төр гингөт ингээд шууд ингээд өөрөө төрөөс ингээд маш доогуур те одоо юу гэдэг нь төрийн өмнө бүхэлдэх ёстой одоо төрийн үйлчилгээг авахын тулд те бид нар ингээд хөөцөлдөж явах ёстой гэдэг ийм одоо ойлголттой байдаг. Хоёулаа нийлээ бүгдээрээ нийлээд зам барьж чадахгүй учраас эмнэлэг барьж чадахгүй учраас эрүүл мэндийг хамгаалж чадахгүй учраас за найзуудаа та 76 яваад түү маа мөнгө ч юу би бас нойр холгүй ажиллаж байгаа. Гэхдээ яг нэг хүү маань эмнэлэгтэй баймаар байна. Би ажиллахад өвдвөл эмнэлэг минь бариад өгөөч. Би нэг тухтай замаар явмаар байна. Цалингийнхаа төдөө 15% маа чи цалин ажиллая. Тэгээ яга миний мөнгийг авчаад миний юм хийхгүй байгаа. За чи гайгүй нэг дулаахан өрөөнд баймдраа яг ажиллаа хийе. Ажиллах орчин чи офис чинь жоохон тухтай бай гэдэг нэг одоо энэ талбай дээр нэг офис байгаа шүү дээ. Тэ нэг саарл офис байгаа. Тэр офис чинь цахилгаан дулааны мөнгө чи би төлөё. Ингээд ажиллаж байгаа нэг хэсэг ажилчид байгаа байхгүй. Тэгэхэд бид нар тэрийг дээдчүүл төр гэхлээр нэг юм том мөнгөн бүстэй тий. Тэгэл одоо ерөөсөө ингээд хүчирч тий 5-7 унсан. Тэгээд тий зайсан амьдэрдэг. Тэгээд хүчрээ сайн малчны шагнал өгдөг ахал гэж боддог байсан шүү дээ. Одоо тэгээд дээр нь усын хурлын гишүүн гэдэг нь Тэнгэрийн амтан гэсэн ойлголтыг бид бүр болиулах хэрэгтэй байхгүй. Тэр чинь үйлчлэгээний ажилтан. Тийм учраас өдөртөгчдийг бурхамчлахаа бол. Одоо нэр арай л бүр тэд нар чинь дээр байгаа болохоор төлөөлөх биш дарамтлах болоод байна шүү дээ. Мэдээ болсон шийдвэр гаргах тухай бодохгүй шүү дээ. Яаж олонд зөв юм хийж байгаа юм шиг харагдсан хэрнээ харагдах өнцгөөсөө зөв юм шиг харагдах хэрнээ цаагаараа болохоор өөртөө бидэнд ашигтай ажил зохион байгуулах гэдгийг л үргэлж бодож явж байгаа. Манай төр гэдэг маань ер нь хувьчлагдсан Монгол улс юм уу гэж харддаг шүү дээ. Наацхан гэхэл ард иргэдийнхээ үгийг ерөөсөө сонсдгоо тий ард иргэд дээрж харддгоо. Тэгээ хилээ сонсохгүй, жагсаа сонсохгүй тий цоглоо сонсохгүй, гарын үсэг зураа сонсохгүй тэгэл ард иргэд нь бол одоо яхаа алдсан байдалтай болчихлоо шүү дээ одоо. Сайн хөгжих гээд байгаа шүү дээ. Та төр засагта дүн 50 гэвэл ямар дүн тавихаар байна? Муу. Бидний энэ засгийн газар хотын удирдлагуудыг ингэж өөгшүүлэх ёсгүй. Бидний зовлон, бидний өрөөний хүүхдүүдийн ирээдүй хохирч байгаа энэ хүмүүс юу ч хийдэггүй, зүгээр л тоодоггүй. Заавал нэг тэмцэл хийгээл хашгираад чулуун мод шитгэл үгийг авдаг биш. Иргэдтэйгээ тодорхой хэмжээгээр ярилцаасаа гэж боддог. Зүгээр яг улсын хурлын гишүүд энэ төр зүгээр нэг бэлгэлийн шинжтэй иргэдтэйгээ уулзж яана гээл баахан камер дагуулаад явж байгаа л худлаа үнэ мэдгэдэхгүй тэгээ зурагтаар гарахыг л боддог юм бэлээ. Залуучууд ингээл үгээ хэлэл дуурах гал үзэлэдэг залуучуудынхаа үзэл бодол өсөл тэмүүлэл зорилгыг амар няцаадаг тийм хүмүүс. Өнөөдөр Монгол Улсын их хурл жишээлбэл ямар болчиход байна гэхэлэр тийм ээ. Үнэхээр иргэдэд төлөөсөн яг хүн рүүгээ чиглэсэн шаардлагатай үед сонгогч дээр очиод асуугаад тийм ээ. Тэгээд төрийн бодлого шийдвэр гаргахад оролцдог ийм төлөөлөлтөй байж чадчихна уу гэвэл харамсалтай нь үгүй болчиход байгаа гэж байна. Төр гэдэг чинь иргэнээсээ тусдаа асуудал уг нь бол биш шүү дээ. Бид аль хэмжээний мунхаг байна? Тэр хэмжээний дарангуулалт дээрээс ирнэ. Маш олон залуучуудын маш том мөрөөдлүүд тархиндаа өгдөг болсон. Хэцүү байж болохгүй болол тийм одоо цаг хугацааг одоо сөрж одоо тэр урсгалыг сөрж явж байгаа. Ахуй төр амгалан бол айл гэр амгалан, айл гэр амгалан бол аль бие амгалан гэдэг үг байдаг л да. Жишээлбэл би хэвлэл мэдээлэл хэрэгслэнийг эдээс, иргэний нийгмийн байгууллагын эдээс. Яагаад бид хоёрыг тавьж байгаа шаардлагыг эсвэл тэр шүүмжлэлийг яагаад байнга үл тоодог юм бэ? Яагаад тоохгүй вэ гэхээр ингээд энэ үе ингэж шүүмжилж байгаа мартагдчихна гэдэгт итгэдэг байхгүй юу? Манай монголчуудын тэмцэл дээдл нь 10 хоногийн настай. Энийг дарга нар мэддэг байхгүй. Энэ 7 хоногийн сэдв, эх 7 хоногийн сэдвгээ тустай байна шүү дээ. Уг нь бол одоо жишээлхэд хитрхи их одоо маяг хэрглэж чинь ч гэдэг юм уу? Хитрхи одоо жишээлхэд арын өрөөний юм тансаг байна. Ингэж болохгүй, энийгээ ингэж хийдэг юм уу? Тийм шүүмжлэлүүд бол жишээлхэд захим ертөнцид маш их тарсан, гар тардаг. Бүр маякны асуудлыг бүр хүндэд сэтгүүлчид мэдээ сурвалжлага зөндөө л хийжсэн. Өөрчлөгддөггүй шүү дээ. Бүх муухай юм болоод байна гэдгийг ба шүү дээ. Муухай байна те. Бид нар яг ийм муухай юмыг 10 жилийн өмнө харддаг л байсан шүү дээ. Байсан шүү дээ. Эд ингээл соёолол ингээл байж яхад.
Өнөөдөр бид нар хараад байна шүү дээ. Ер нь бол улс төрчид рүү ийм атак бол байнга байх хэрэгтэй. Би тэгж боддог. Бид нар чи 15,700 хүн Чингисийн талбай дээр цуглуулж 5,700 хүний гарын үсэг аваад 8 төрлийн шаардлагатай хүүхд хамгааллын чиглэлээр 18 төрлийн бус байгууллагын тамхтай гэж хэлсэн шүү дээ. Тэгэхэд бол тухайн үеийн засгийн газар тэр 5,700 хүн 18 байгууллагын одоо тэр байр суурийг үл тоож ерөөс огт харь өгөөгүй шүү дээ. 2000 оны эхэнд нийслэл хотын бараг Тараншаан болгон хүүхдтэй байсан. Дүүрэн Тараншааны хүүхдүүд байсан. Тэр хүүхдүүд өөрсдөө бүртгэгдсэн байдаг байхгүй ингээд багзаал дээрх тэд тентхийн тэдгээд бараг 800 хүүхдийн бүр ингээд бүртгэлтэйгээ байж байдаг. Тэгээд надад юу гэж хэлжсэн бэхээр Монгол улс дархан цаацтай амтныхаа тоог 2 юм уу 3-аар хорогдоход цагийн хүртийнхаа мэдээгээр мэдээлдэг. Одоо хандгай те ингэж хорогдлоо. Яг миний ах эгч дүүс хэдэн 100-аараа нүдэн дээр нь хорогдож байхад нэг ч удаа Монгол улс одоо биднийг хайж байгаа ч үгүй. Төр засаг бол иргэдийнхээ үгийг сонсохгүй байна. Сонсдог байлгүй гэхдээ ерөөсөө юу яахгүй байна. Хэрэгжүүлэхгүй байна. Иргэдийнхээ үгийг сонсохгүй байна. Намд хэн үнч вэ гэдэг нь бол байхгүй болоод надад хэн үнч вэ гэдгээр явцсан байхгүй. Төрд ажиллаж байгаа албан тушаалтнууд байна, албан хаагчтай нь яг мест одоо тэр ажлын байр болгон дээр яаж үнэнч тууштай шаардлага ханхуц иргэдийн итгэл хүлээхүүц ажиллаж чадсан бэ гэдгээр нь хэмж. Чи аль нутгүй аль нам бөө хин юу хөвгтөө. Хин нэг намын даргын хэлснээр чинийг ингэч гэ тэ. Гэтэл тэр өөрийн үзэл бодолгүйгээр тэр зүйлийг хийгээд алдаа гаргаад тэр алдаанаасаа яаж гарахаа мэдэхгүй. Сонгохгүй байх тэр зүйлийг л хамтдаа хийх хэрэгтэй. Сонгохгүй байх битгий хэл дахиж эзэж улс төрд орох боломжгүйгээр хэрвээ ингээ ёс зүйн алдаа гаргаад тэр нотлогдвол явах хэрэгтэй л. Одоо Солонгост бол зүгээр яг Солонгос гэдэг яг өнөөдөр болж байгаа учраас би Солонгосын жишээ харьцуулж яриад байна тийм. Эх орондоо амьдрах боломжгүй болно гэж одоо. Муухайгаа мэдэхгүй байх, муухайгаа харах хоёрын хооронд ч бас их том заагүй шүү дээ. Тийм ээ. Бид өнөөдөр муухайгаа хараад байгаа. Ийхүү төрд байгаа асуудлыг тоочоод байвал дуусахгүй. Тэгвэл төрийн шийдвэрийг алдаагүй, оновчтой, мэрэгэн болгох ямар арга зам байна вэ? За төр тийм нүдэ олоогүй шийдвэр гаргаад байгаагийн нэг гол шалтгаан бол төр иргэдээс асуухгүй шийдсэн үед нүдэ олоогүй шийдвэр гаргадаг. Ер нь төрийн шийдвэр гаргахад иргэдийг яаж оролцуулж байна вэ? Тэгэхээр иргэдийг оролцуулна гэдэг нь идэвхтэй байдаггүй бүхэл хэлбэрээ ойлгоод тэгээд яг одоохондоо нэг 4 төрөл байна л гэж хуваагаад байна л да. Бас төр судлаачид. Тэгээд тэр нь нэгдүгээрт нь төр мэдээлэл хүрхтэй маа. Мэдээлэлээ хэр авч яана вэ гэхээр хангалттай авч чадахгүй байна л гэж хариулж байгаа байхгүй. Надад надтай холбоотой, миний эрхтэй холбоотой, миний амьдрал ажилтай холбоотой мэдээлэлээ би бүрэн гүйцэд авч чадахгүй шүү дээ. Муу байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр төдий хэмжээгээр тэр мэдээлэл тод байдал хангалттай биш байсан байна. За хууль гарчлаа одоо сайжирна гэсэн. Гэвтэл ер нь бол сайжирч байгаа хандлага бол хөгжиж дээшил дэвшилж яваа л та алхам өгшөлж байгаа. Гэхдээ бүрэн дүрэн бас хэрэгжүүлж өгнө үйл үгүй л гэж судалгаа хийж байна. Таны сайд бол ядгаа мэдээллийн тод байдлыг тухайн хууль яриад нь штэ. Тэр бол жишээлбэл сэтгүүлч биднэрт болоо тэр хуулийг бас заримдаа яалтчгүй бариад явдгийг. Энэ хуулиа та нар харалтаа гэд. Тэгэхээр тухайн даргын үзэмж хандлагаас шалтгаалаад одоо тухайн хуулиа эсвэл надад өөрөөр тайлбарлана. Эсвэл энэ хуулийн дээр ингээ болно гэж штэ гэхээр өөр байгууллагын нууцын тухайн хууль гаргаж ирээд одоо ингээ болохгүй байхгүй юу гэд хоорондоо хуулиуд нь одоо эрсдэс ч гэдэг юм уу. Тэгээд би мэдээлэл авнаа байгууллагаас татврын ерхий газраас болортой мэдээлэл олж авнаа гэдэг чинь болортой гэдэг хүнд хамаатай биш. Би цаанаа нэг ард түмэнд мэдээлэл дамжуулж байгаа учраас ард түмний мэд хэрхийг надаар дамжуулж биелэх гээд байна да. Тэгээ энээс болоод сэтгүүлчийн үйл ажиллагаагаа явуулах эрх нь хаалттай байна гэдэг чинь иргэдээ мэдэх эрхийг хязгаарлаж байна л гэсэн. Улс орнууд юу шийдэж байна гэхээр энэ иргэдийг яаж оролцуулах вэ? Яаж ижил тэгш мэдээлэлтэй болох вэ? Шийдвэр гаргалтын төвшин одоо асуудлыг олж харах тийм төвшний яаж олон иргэдтэй болох вэ? Энийг анзаарч эхэлж. Тэгээ энэтэй холбоотойгоор арчлын хэлбэрүүд хөгжиж байна. Төлөөллийнх үү, шууд уу, эсвэл зөвлөлт үү. Тэгэхээр 14 төсөл аль нь бидэнд эхэлж хэрэгтэй юм бэ гэдгийг нийслэл иргэд өөрсдөө шийдсэн. За энэ бол маш үрдөнтэй болсон. Тэн дээр бол олон хүн гайхсан. Нөгөө дарга нар чинь метро хийн гэл ингээл нэгдүгээрт нь тавьж исэн чинь метро ч амар их юм байна. Улс орны эдийн засаг юм хүнд байхад өрөндөө барьж байгаа. Тэр үс нодон жил хүмүүс нөрийг ярьдаг байхад ийм байхад метро барихын оронд бол одоо аж үйлдвэрийн парк байгуулвал илүү дээрээ гэдэг
аж үйлдвэрийн парк гэдэг бүр 7 8 хойно ирэмбэлцэн байсан төслийн хүмүүс тийш нь ирэмбэлж явах шийд. Иргэд бол хамгийн ухаантай шийдвэр гаргаж чаддаг юм байна. Энэ бол өстой жинхэнэ Монгол хүний саруул ухаанд гэдэг харуулсан. Германд бол жил болгон сургалт явдсан минь иргэдтэй тий. За та саналаа ингэж өгнө шүү. Цахимаар бол ингэн, хорон дээр бол очиод ингэн, маягтаар бол та ингэж санал өгнө шүү гэд бүгд нь заавал сургалт явуулаад сарын өмнөөс эн тентгүү их хүмүүсийн анхаарал татгаар тийм плакатууд тавиад тийм ээ. Тэгээд дараа нь бүр хугацааг нь маш том юм самбар дээр ойлгомжтой тавиад тэгээд хүмүүс бодсны эцэст вебсайтн дээр тэр бүх саналыг оруулаад тэгээ би вебсайтаас миний саналыг 40 хүн дэмжсэн биз шүү. Окей, миний санал бол 40 номерын тий 40 дугаар санал байгаа. 40 хүн дэмжсэн байна гэдээ би саналаа өгөхөд хэлж байгаа байхгүй юу? Ирээдүйдээ бид нар юу хийхээ дэлхийн энэ хөгжилтэй бид нар нэг хамтдаа алхах хэрэгтэй. Эндээс юуг нь авах юм, юуг нь Монголын хөрсөн дээр буулгах юм гэдгээ бид нар хамтдаа ярилцаж шийдэх хэрэгтэй байхгүй. Ингэжээч хөгжлийн шийдэл гарц гарна. Уг нь Монгол улсад 1996 онд батлагдсан ард нийтийн санал асуулгын тухай хууль бий. Энэ хуулийг 2016 онд жижигхэн шинжилэн найруулад амжсан юм. Халах хэрэгтэй байхгүй дээ. Тэгсэн хэрнээ 20 гаруй жил болоход энэ хуулийг нэг ч удаа ашиглаагүй байдаг. Уг нь амьдралд хэрэгтэй зүйлд зориулж хууль гаргадаг. Яагаад ашиглахгүй хэрнээ хууль баталсан, засч сайжруулсан юм бол гэдэг нь сонин. Санаа зорилго нь зөв сонсогдож байгаа хэрнээ бодит амьдрал дээр хэрэгж харах нь буруудаад хөрсөн дээр буухгүй байна уу? Яг ард нийтийн санал асуулгын хууль бол одоо маш нүсэр хэмжээнд одоо ард түмнийг нэг мөсөн одоо тийм маш их зардал гаргаж нэг асуултанд хариу авах тухай хууль л да. Тэг яагаад энэ хууль одоо бол тэр хэрэгждэг юм бэ гэхээр нэгдүгürt энэ ард нийтийн санал асуулгыг зохион байгуулна гэдэг бол сонгуул зохион байгуулахдаа ижил хэмжээний том зардал гарах юм билээ. Тэр том зардал нь улсын төсөв тэр болгон байдаггүй учраас нэгдүгürt мөнгнөөсөө болдог. За хоёрдугаарт зардал гаргаж нэг асуултанд хариу аваад тэр асуултанд тэгээ хуульд яг бараггүй орно гэсэн бас баталгаа авахгүй. Тэгэхээр зэрэг энэ хөрөнгө оруулалт нь айгу үр ашиг мото хөрөнгө оруулалт юм шиг ийм бас болох гэдэг л да. Тогтолцоондооч байна, хүндээч байна. Гэхдээ эхлээд өнөөдөр одоо төрд ажиллаж байгаа хүмүүсийн улс төрчдийн хамгийн түрүүнд хийж чадах зүйл бол тогтолцоог өөрчлөх байхгүй юу? Магадгүй бид нар арчлаасаа ухрын эсвэл өөр нийгэм сонгох тухай ойлголт биш юм. Энэ арчлаасаа ухрах тухай ойлголт ерөөсөө биш. Бид иргэний оролцоо ярьж байгаа бол арчлыг хойшин тавиад иргэний оролцоо ярих ямар ч боломжгүй. Сайн тогтолцоо бол муу хүнийг засаад аваа юм уу? Муу тогтолцоонд бол сайн хүн ч гэсэн зэвэрчнэ. Тийм учраас тогтолцоогоо янзлах ёстой гэж. Одоо чи Америкийн хар Трамп сонгуулийн үеэр ямар те үл ойлгогдох савлсан тийм хүн. Энэ хүн гарч ирээд Америкийг бол самарна, дэлхийн улс орнуудыг бол те эргүүлэх нь гэмээр амлалтууд, үг яриа аашаа ихтэй байсан. Гарч ирээд ихний шийдвэрүүдийг хар. Тэр хүнийг тэр сонгуулийн үеийн аашаа игаар нь биш, яг тогтвортой төрд Америкийг алдаан төрөхгүйгээр авч явах институц нэг бүрээд авчиж байгаа. Дүрм журмууд нь байж байгаа. Тийм учраас тэр хүн хичнээн тэлчилсэн ч гэсэн Америкийн ерөнхийлөгч яаж ажиллах вэ? Тэр тэгээр ажиллана. Сайн хүний шудраг ойлгох хуулийн хатуу засаглах хэрэгтэй. Гарч ирсэн хүн нь харин жүтгэр шиг ажиллахгүй байх боломжийг яах ёстой. Хууль тогтолцоогоор хийж өгдөг. Энийг арчлын чанар гэж хэлж байгаа. Улс орныг хөгжүүлэхэд иргэний оролцоо маш чухал. Иргэний оролцоог хангахын тулд таны хэлээд байгаа байгууллагууд нэгдэх ёстой, хамтрах ёстой, хүчтэй байх ёстой. Тэгж байж иргэд мэдлэгтэй болоод, мэдээлэлтэй болоод оролцоо нь хангагдаж эхэлнэ. Сайн цэцэл гэдэг бол иргэний нийгэм. Иргэний нийгэм гэдэг бол юу вэ гэхээр тогтолцоо. Тогтолцооны хамтын ажиллагаа. Энэ донд ямар одоо гол тоглогчид хамтрах ёстой вэ гэвэл нийгэм тэргуунд хэвлэл мэдээллийн байгууллага. Ихтэй сургуулиуд. Дээрээс нь боловсролын байгууллага тий. Тэгээд дээрээс нь бодлогын судалгааны хүрээлэн гэж яриад одоо энэ think tank гэж яриад хараат бус судалгаа хийж идэг байгууллага тий. Тэгээд дээрээс нь иргэний нийгмийн байгууллага, чиглэлийн. За ингээд идэвхтэй ирээд. За энэ зүйл одоо ингээд тогтолцооны хувьд хоорондоо бэхжээд хамтын ажиллагааны ингээд хэлбэршээд юм зөв болдрол руу орох юм бол иргэний танхимд дүүрэхгүй байна гэдэг асуудал байхгүй бол. Хөл өмбөг маань яагаад амттай болдог вэ гэхлээр зэрэг тэр гой дүрмтэй шүү дээ, тийм ээ? Бид нар тэр дүрмийг бид нар мэддэг. Тийм учраас бид нар тоглогч нар ч сайхан тоглодог,
Үзэгч нарт ч урамтай байдаг. Ялагдсан ч бид нар за өстө нэрээ гэл өнгөрдөг тийм ээ. Шүүж байгаа шүүгч нарт ч гэсэн тоглоомын дүрмээр шүүж байгаа учраас айх аюулгүй шүүдэг тийм ээ. Тэрэн шиг бид нар нөгөө иргэдийн оролцоо гэдэг маань ийм тоглоомын дүрмэл байхгүй. Бид нар өөрөөр хэлбэл бид нар энэ тоглоомын дүрмээрээ л амьдрэл гэсэн санаа. Энэ бол оролцоо тийм ээ. Одоо хэрвээ бид нар ямар нэгэн байдлаар намагд байгаа бол төр иргэн мэргэн төр бүгдлийн намаг дотор утгалдцал байгаа шүү дээ. Энд чинь нэг тийм ард түмнөөс ариун төр ч юм уу эсвэл төрдөө хээцэрдсэн ард түмэн гэж хаач явах вэ? Бид нар өөрснийхөө бид нар хэл сонгосон болсон. Энд л нэг л ариун одоо шагшаавадыг шагсан одоо гэсэн улс тэнд нэг одоо баахан одоо тийм буруу номын улсууд ингээд байгаа юм байхгүй бид нарын дундаас л гардаг шүү дээ. Гэхдээ та нар улс төрчдийг энд байх үеийн санал та ямар гоё юм ярьдаг үлээ бүгдээр. Одоо бид маань одоо бид хэд цөмөөрөө гэж очиод ингээд суучгараа хэн болчдөг үлээ. Тэгэхээр энд чи бид нар нэг юм механизм яагаал ба шүү дээ. Тэнд очихороо ийм болдгоо ийм байдаг л бий болгох хэрэгтэй шүү дээ. Төр иргэн хоёр зөвшөлддөг. Төр нь иргэнийхээ үгийг сонсдог, иргэн нь төрдөө үгээ хэлдэг. Тийм нөхцөл манай улсад төдийлөн бүрдээгүй байна. Иргэнийхээ үгийг сонсно гэдэг нь талбай дээр гарч жагсахаар шаардлагыг нь авахаас өөрөөр олон зүйлийг хэлнэ. Жишээ нь эмнэлэг сургууль цэцэрлэг хүрэлцэхгүй байна гэж хааханаа ярьдаг ч гэсэн хэдэн тэрбум төгрөгөөр нохооны хөшөө барьж байсан түүх саяхан. Хөшөөтэй болох нь сайхан ч хүүхдүүд эмнэлэгт шалан дээр хэвтэж байгаа нь асуудал. Хэрвээ төр иргэн хоёр зөвсөлддөг болчвол тийм бололцоо бүрдвэл төр буюу дүүргэн иргэдээсээ хөшөө барих уу аль эсвэл цэцэрлэг сургууль эмнэлэг барих уу гэдгийг иргэдээсээ санал авах тийм боломж бүрдхийг. Ийм тохиолдол бүрдвэл иргэд өөрсдийнхөө үзэл бодлоо илэрхийлж өөрсдийнхөө дүүрэгт яг тулгымдсан ямар асуудал байгаагаа илэрхийлсний үдэн дээр иргэн та дүүрэгтээ хөшөө босох уу аль эсвэл хүүхдүүдэд цэцэрлэгтэй болох уу гэдэг зөвшөлтсөл явагдах юм аа. Үүнийг л иргэнийхээ үгийг сонсох, ажилдаа шийдвэртэй тусгах, иргэд нь идэвхтэйгээр дуу хоолойгоо өргөхийг иргэний оролцоо гэдэг байгаа юм. Төр иргэн хоёр зөвшөлтсөөгийн улмаас иргэдийн бодит хэрэгцээ шаардлагад тулгуурсан шийдвэр гарч чадахгүй байна. Иргэдийн оролцоотой төрийн шийдвэр оновчтой байх юм бол манай улсын иргэдийн итгэх ямар хэмжээнд байна вэ? Хүм хөгжлөг ярьдаг хэрнээ хорооныхаа хурал дээр очиод саналаа хилдэг нь хэдвүлээ. Төрд асуудал байгаа бол иргэд бидэнд ч бас асуудал байна. 2016 оны 12 дугаар сарын 26-нд болсон утааны эсрэг жагсаалд ирсэн хүний тоог 31-нд шинэ оноо гаргахаар утаан дунд шампансаг буудуулахаар цугласан хүмүүсийн тоотой харьцуулахад ялгааг олж харж болно. За монголчууд түүхэндээ анх удаа утааны эсрэг, агаарын бохирдлын эсрэг тэмцэж жагсаж байгаа нь энэ юм. Зохион байгуулагчид 20 мянган хүмүүс ирж оролцсноо гэж мэдэгдэж байсан хэдий ч өөрсдийнхөө төлөө, ирээдүй үр хүүхдийнхээ төлөө иргэний зориг гаргаж нийгэмдээ оролцож байгаа иргэний тоо ийм байна. Ямар ч үсэн өнөөдрийн жагсаалд ирсэн бүх хүмүүстээ би баярлж байна. Энэ бол яг бодиттой үйлдэл хийж чаддаг хүмүүс. Бүгд л компьютерийн цаанаас цэцэрлэгт суух бол их амархан байдаг. Гэхдээ би энд баяртай байна. Ямар ч үсэн бид нар анхныхаа жагсаалыг амжилттай зохион байгуулсан. Хамгийн гол нь иргэн та өөрөө юу хийсэн бэ? Та өөрөө утаагүй хотод амьдрахын тулд та өөрийнхөө төлөө та юу хийвэ? Иргэд бас өөрийнхөө үүргийг бас биелүүлж явах хэрэгтэй гэж боддог. Чамд утаа баг гаргадаг 100 хөхөр зэрэг чи зах дээр явчих зарцсан бицтэй. Иргэдэн нэг юм аягүй ойлгох хэрэгтэй. Бид өөрсдөө утаанаас салах гэхгүй бол Улаанбаатарт хэдэж утаанаас салахгүй. Одоо ингээл нэг асуудал шийдэх гэхээр л одоо ингээл талцах гайдал байдаг шүү дээ. Утаан дээр талцмааргүй шүү дээ. Цөмөр амьсгалж шүү дээ. Бүгд бидний асуудал байхгүй. Бид нар өөрсдөө ч тэр агаар амьсгалан тэр ах уу дээр л амьдрын шүү дээ. Гэтэл тэгж бодохгүй. Хэн нэг нь хийгс тэр хийгс дээ, энэ хийгс дээ. Тэр бас нэг тийм хүнийхүү энэ хотчлолтой холбоотой юу эсвэл одоо би тэрийг сайн мэдэхгүй ямар ч гэсэн тийм үзэгдэл байгаа Монгол. Сошиалаар ингээл хил ам болохоор ингээл бүгдээрээ орж ирэл ингээд дайрдаг мөртлөө яг очоод ингээд жагсаалтай үнэхээр энэний төлөө ихээр хэдхэн хүмүүс байж идэг. Одоо ингээд хоёулаа өмнө солонгосын жишээг сайн ярьлаа шүү дээ. Бид нэр тууштай байж чадах юм бол магадгүй үр дүнд хүрч болно гэд тэ. Өмнө солонгос жишээлхэд одоо маш удаан хугацаанд өнөөдрийг хүртэл тэмцэлээ үргэлжлүүлж байна гэж. Бид яагаад тэмцдэггүй? Бид яагаад энэ бол ирээдүйн сайн сайхны төлөө, миний үр хүүхдийн төлөөх зүйл. Тэг бид яагаад ингэж явдаггүй? Бол
Хүмүүс айдсан болов гэж байна. Энийг сайхан болгоё гэж шаард ихээр хүмүүс хүүхдүүдэд бити оч аргагүй шүү дээ. Хин оч тэнд хүүхдээ тэ ингээд энэ нийгмийг одоо сайхан болгоё гэж дуу хоолойгоо илэрхийлсэнийхаа төлөөд буудуулаад өгчээсэй гэж хүсэхгүй, эрүүл мэндэ алдчихаасаа гэж хүсэхгүй байхгүй. 7 сарын нэгэн бол саяхан бас ингээл босон үйл явцыг харахад хүмүүст тэр айдас одоо мартагдахгүй ингээл явж лаадаг. Одоо иргэдийн оролцоог зүгээр ингээд сэтгүүлчдүүдэд харахад бол социализмын нэг төр засаг эсвэл нэг төр засаг байгууллагаас айдас байдаг шүү дээ иргэдийн. Тэр нэг гүйцэд ажиллаагүй байгаад байдаг юм болов. Яг оролцоо нь одоогоор бол зүгээр сонгуульд санал өгөхөөр л зарлагдал байна шүү дээ. Манайх иргэдэг ерөөсөө оролцох нээлт нь эрх нь хаалттай гэдэг чинь 7 сарын 1-ээр илэрсэн тийм ээ. Монгол улсын ямар ч хуулинд суулт хийж болохгүй гэсэн заалт байхгүй шүү дээ тийм үү. Тэгэл чимээгүй суусан. Тэгэл цагдаа дуутахаар нь очлоо. Тэгсэн чинь ямар ч өмгөөлөгч тэгээ яллагч эднэр байхгүй. Нэг шүүгч хүүхэн зогсож байгаа л туяа илүү туулч хөлөө Сүхбаатар дүүргийн. За ингээ 14 хоног гээл ингээл ачаал явчихж байгаа байхгүй юу. Чи бүх юмд оролцох юм гэдэг. Оролцох ёстой байхгүй юу? Зөвхөн өөрийнхөө өнөөдрийн одоо бусдын одоо хил амыг хүртэхгүй төлөө байх юм бол яг энэ даамжирж явсаар агаад нөгөө миний бодоод байгаа хүүхдүүдийн маань ирээдүйн сайн сайхан тэд бүр л их том асуудалтай, бүр л их одоо том бухимдалтай нийгэмд амьдрах байхгүй. Тэгэхээр бид нар хэр их хоошоо суун тэр хэмжээгээр л амьдрах хэв маяг амьдрах одоо нөгөө сайн сайхан амьдрах боломж ч магадгүй багасж магадгүй бид нар улсынхаа төлөө бас нэг тодорхой хэмжээний үүрэг ролтой амьдрах хэрэгтэй байхгүй. Тэгээд нөгөө төрийн төлөө огтон боож өгөх гэхчээр би ингээд яг гэдэг үзэл бодлыг бүр хаях хэрэгтэй юм шиг санагддаг шин. Монгол улсын иргэний үүрэг. Монгол улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1. Монгол улсын иргэн шударга хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ. Нэгдүгээрт үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх. Хоёрдугаарт хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх. Гуравдугаарт хуулиар ноогдуулсан албан татвар төлөх. Дөрөвдүгээрт эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах, хөдөлмөрлөх, эрүүл мэндэ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх. Байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журам түрэг мөн. Та зүгээр иргэдийн шүүмжлэлтэй. Хоёул алтан дөрөв шүүмжлэе. Та нар бид нарт ингээд иргэний танхимгээ нээгээд байна. Иргээ саналаа хэлээ л дээ. Та нарын төлөө та нарын асуудлыг шийдэх гээд байна. Яг та нар цэцэрлэг хэрэгтэй юм уу, сургууль хэрэгтэй юм уу, эсвэл гүүр хэрэгтэй юм уу? Хорооны иргэдийн муралд орчихтоо бол ерөөс миний насны хөгжчүүл голсон очиж залуучууд ерөөсөө оролцдог. Яг залуучуудын оролцоо бол жоохон дутмаг байдаг. Хороонд одоо цэцэрлэг сургууль шаардлагатай байна тий. Тэгэхээр энэ бүгдийг чинь бид нэр иргэдийн нийтийн хурлаараа хилцээд тий дээд удирдах шатны байгууллагатай энэ хургуулагдаад энэ эргээд энэ хөрсөн дээр буугаад хийгдчих ёстой. Тэгэхээр иргэд маань энд ерөөсөө идэвхтэй оролцдоггүй. Монгол хүний нэг хамгийн муухай зам бол би гой пальто өмссөн. Яг тэгвэл тэр хүн хинээс тутахааргүй гой брендийн пальто өмссөн байгаа байхгүй тий. А гэхдээ шүлсээ хайж ийна гэдэг чинь тэр өөрх тодорхой брэнд нь биш байна л гэсэн үг. Монгол хүний нэг хамгийн муухай зам бол юм ингээд өөрөө зүгшрээд өөрөө сайхан болохыг л хүлээгээд орчин нь ингээд өөрөх нь өсөж байгаагаар өөрт нь тохироод өөрчлөгдөж байх хэрэгтэй. Хөдөөнийх нь хот руугаа, хотынх нь Солонгос руу, Америк руу тий яваад өгнө. Хүү Монгол хөгжихгүй байна, бид нар болохгүй байна, залуучууд болохгүй байна, ахмадууд болохгүй байна, хүүхдүүд болохгүй байна, өсвөр насныхан болохгүй байна. Бүгд ярина. Тэгчээ тэгвэл тэрний төлөө юу хийж байгаа юм бэ гэхээр хэн ч юм хийхгүй. Нэгдэж чадахгүй байхгүй бид нар. Нэг ер нь улс орон хөгжийгүүл нэг юм үнэцүүлэлтэй байх ёстой байдаг байхгүй. Монгол гэдэг ч юм уу. Нэг ямар нэгэн үнэцүүлэлтэй байх. Тэр одоо эдийн засгийн хямарж явах үед эмэг бөгжөө тайлаад улс орондоо хөгжийлээ гэж үлгэр томх шиг юм ярьдаг. Гэтэл Монгол хямарж байхад бид нар зүхтаа явж байгаа. Ийм үндэцүүлэлтэй үжиж яаж хөгжих? Хариуцлага гэдэг нь юуны өмнө өөрийнхөө өмнө хариуцлах байхгүй. Иргэн хүний өөрийнхөө өмнө хариуцлах байхгүй. Гэтэ зүгээр наацхан шинээс би ингээ өөрийгөө бодлоо. Би нэрээ сөөхөн уралд очиж суудаг лөө гэж. Бидээс хандлага ерөөсөө хөгжил донд ерөөсөө ингээ өөрсдөө хийж оролцоо айгу бага байна. Та өөрөө тэр байрны эзэн шүү дээ. Та тэгээд тэр эзнийхээ байгууллагт сууц өмчлөгчдийнхээ холбооны үйл ажиллагаанд оролцохгүй бол таны байшин норно шүү дээ. Иргэн нөгөө хариуцлага мартаад эзнийхээ үүргийг биелүүлэхэ болчихор зэрэг нөгөө эзэн тоохгүй чинь тэр зарцсан юугаа тоодъё? Төрийн захиргааны албан хаагч чинь тэр эзэн төлчилж байгаа зарцсан шүү дээ. Улсын шинжилгээний ноолын зөвлөлт ажлын тэр ингээд судалж хат нэг ийм үзэгдлүүд. Энийг бол санаатаагаар үл тоомсорлох сэтгэл зүй гэж нэрлэж байгаа. За энэ яадаг вөхөр за би энэ сонгуульд оролцсон ч ялаа натаа төв болно. Би тэр хуралд суусан ч ялаа суугаагүй ч ялаа тэртээ тэрүү дээгүүрээ шидчих тийм чинь тэрүүгээрээ болчихно үз.
Хэрвээ иргэдийн оролцоо сул байгааг эргээд өнгөрсөн цаг хугацаагаар дүгнэх юм бол 2000 онд тэгвэл ямар байсан тийм ээ? Нэг ясандаа би юу хэлэх гээд байна гэхээр 2000 онд бол эхэлжсэн болохоор итгэд үнэмшил эхэлжсэн ч юу аах вэ? Тэр чинь нэг 10 жил бас нэг явцсан тийм ээ. Тэгэхээр юм арай гигэн цагаан, арай ийм ил тий? Өнөөдөр бүх юм харанхуулаад төшиг ингээ хаагдаад эхэлчлээ. Тийм болохоор нөгөө итгэл үнэмшил ард түмэн чи өөрөө одоо шантарч эхэлж шít. Энд болдог иргэний хүний хувь хүний нэр барьсан, иргэний нэр барьсан бүх жагсаал цуглаанууд ард нь ямар нэгэн улс төрийн нэг бүлэг, нэг хоёр бүлгийн тэмцэл байсаар ирлээ шít. Бид нар бүгд л мэдэн шít. Одоо бид нар чинь нэг юм дүр итгэж чадаад айдаг болсон байна шít. Яг ийм үед хүмүүс байж шít өөрийнхөө эрх хэшгийг хамгаалах гэж гараад хэн нэгэн одоо зодолдож байгаа хоёр улс төрийн хүчний одоо нэгэнд нь үйлчилж чөө сайхан харихыг хүсэхгүй байгаад л хамаг зовлон байгаа шít. Яагаад оролцохгүй юм гэхлээр нэгдүгээр мэдээлэл мөн өгч байна гэж хэлж байгаа. Нэг гол шалтгаан нь яг иргэдийн эрхэн зөрчигдөх гэж байгаа асуудал дээр тухайн иргэнийг дуутахгүй л байгаа байхгүй. Та нарын эрх ашиг хөндөгдөх гэж шүү. Та нар заавал ирээрэй гэж хэлэхгүй байгаа байхгүй. Ер нь хамгийн ардчилсан соёлтой төрөл хүний эрх ашигыг зөрчих гэж байгаагаа ичгүй нуухгүй хэлж явах хэрэгтэй юм аа. За энэ хавьд газар өгөх гэж байна. Энэ хавийн сургуулийн хүүхдүүдийн замыг хааж одоо тий ашаа барих гэж байна. Танаа хүүхдүүдийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөх гэж байна шүү. Өөртөө ирж үгээ хэлцгээгээрэй. Төрд ийм өргөдөл ирсэн. Энэ өргөдлийг шийдэх гэж байна шүү. Та нар ирж үгээ хэлээрэй л зарладаг байх хэвээр. Тэг яг энэ эрх ашиг нь хөндөгдсөн талууд хоёр талаасаа мэтгэлцээд дундын шийдвэр гаргаж болдог. Яг тэгвэл нэг талаасаа тэр барих гэж байгаа барилга нь хэрэгтэй. Нөгөө талаасаа тоглоомын талбай нь хэрэгтэй болонгуудаа мэдээлэл өгөх нь төрийн үүрэг байхгүй. Тэгтэл тэр мэдээлэл авах боломж нь нэгдүгээр хүтээмж нь авж байгаа байдал ойлгож хэрэгжилж байгаа байдал муу хаан байна. Яг ямар зохион байгуулалтаар яг хаана би ямар чиглэлээр үг хэлэх боломжтой вэ гэдэг талаар одоо ойлголт их муу байна. Тэр одоо журамч байдаггүй байлаа. Энээс л бид нар салах хэрэгтэй. Ингээ салаад ирвэл энэ юмнууд ч өөрөө дахиад яа. Энэ амаргүй. Одоо өнөөдөр болохоо байчлаа гэд ярьж байгаа нь бид нар нэг салгахгүй асуудал байна да тий. Зүгээр санахуугаар метро барыг бол бүгдээрээ метро барыг сэтгэл гоё санагдаад байгаа шүү. Гоё санагдаад сэтгэл хөдлөгөөнөр яг ямар мөнгөөр барих юм, их усрыг хаанаас олох юм, яаж иргэн төлөвчих юм. Ингээ сулаа зүгээс шалганд болно. Иргэдийг тэгш зөв шудраг мэдээлэлээр мэдээлэлжүүлээд тэгээд тэр мэдээллийнхаа үндсэндээ зөвлөлдөж ярилцаад асууж тодруулж хагаад шийдвэр гаргахыг л зөвлөдөг гарч лээж байгаа. Оролцоогүй халттай байдал өөр байнга харталтыг бий болгодог. Бүр сүулдэ бүх юмыг харддаг. Тийм учраас аль болох оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийн нээлттэй байдлыг өгөх байдлаар иргэдэд одоо энэ нэг хан хэрэмшиг үл ойлголцсон байдлаа задлж нэгдэх байх. Тэгтээ тэмцлийг заавал би талбай дээр гарч ихсгаар ойлгодоггүй л дээ. Тэмцэл маш олон хэлбэртэй. Оролцно гэдэг нь зүгээр нэг одоо муу байна гэж хэлчихэд яваад байгаа хэлээд байгаа биш. Одоо энэ нэг дурак одоо юу гэдэг ингэдэг гиснээр уучлаарай бүр хинч ямар ч аз жаргалтай амжилтыг олохгүй. Монголчууд хэлдэг штэ. Хушуу нэмэхээр хуруу нэмээ. Тэр биеэр оролцох боломж нь хаана байх вэ гэхээр зэрэг таны амьдрал сууж байгаа баг дээр суман дээр л баг. Угаасаа иргэнийхээ одоо тэр амьдрал ах вэ те сэтгэлзэн бөгөөд хэрэгцээ шаардлагын энэ хүсэл эрмэлзлийг мэдрэхгүйгээр л хизээч бидний төлөө одоо хууль ч юм уу те бидний төлөө сайн сайхан юм гарч ирэхгүй байхгүй юу. Тэрийг мэдрүүлэхийн тулд иргэн өөрөө байнга дуу хоолой хүн хэлэхгүй бол мэдгүй шүү дээ. Иргэн чи өөрөө л энэ эрх ашиг хамгаалж явахгүй бол чиний татвар төлсөн мөнгийг авсан тэр хүн бол чамайг харихад бэлэн л байна шүү дээ. Үргэлж чиний үгэнд аль орохгүй байхыг хүснэ. Тэгэхээр чи гайгүй байлгүй чи гэж л араас нь эцэстээ чи хүний төлөө амьдрах гэж чи өөрөө л төлөө төрсөн шүү дээ. Жаргал завлан гэд байхад чи ямар ч хүн одоо ухамсартай хүн жаргалыг л мэдээд сонгож те. Тэгчээд намайг тоохгүй. Намайг ер нь сонсох шинж алгаа гэл. Хэрвээ хүн өвчин тусчаад тийм юм уухгүй энэ өвчин идэх шинж байхгүй. Им уугаад тэр сонсохгүй байх шүү гэдэг хүч нэцтэй. Ядаж л иргэдийн хурлыг төлөөлөгч сонгоод мартах биш. Иргэдийн хурал дээр сонсголоор орж ирж үгээ хэлждэг. Нөгөө хурлаа чи яваад ирээ гэж тайлангийн сонсчдаг. Хорон цагдаатайгаа гүйччихэд хорон цагдаагийн байр маань хаана байгаа вэ? Хин гэдэг хүн байгуулаа утсан нь юу вэ гэд тэрүүгээр холбогдоод зовлон жарлаа ярьчдаг. Буцаага нөгөөт нь улирал тутам тайлагнчдаг.
нэг ийм систем рүү ороод ирэх юм бол нөгөө биднээсийн арчлын чанар гэж яриад байгаа, хөгжил дэвшил гэж яриад байгаа, оролцоо гэж яриад байгаа зүйлийг чинь 50% нь энэ иргэний өөрийнх нь санаачлаг идэвхтэй байдал дээр туршилдаг. Одоо би жишээлбэл ингээ хүртэлгээс ээжүүдийн ингээл дуу хоолой олгол тэ хүртэлгээс ээжүүд гэл ингээл явдгаар хүмүүс ингэдэг байхгүй. Энийг хүртэлгээсэн ээж гэл өөрийгөө өргөдүүлэх. Би энд ерөөсөө өөрийгөө өргөдүүлэх гэдээсэн одоо арга хэмжээ байхгүй те. Хамгийн гол нь би өөрөө болж ин гэдэг дугаа яваад ил болж лээ. А гэхдээ ядчил те ингээ гарч байгаа нэнийг иччихлэхгүй байх хэвээр. Тоохгүй ингээд явуулчих юм бол 20 жилийн дараа өнөөдөр надад хамаагүй гижсэн хүний хүүхэд нь өрх толгойсон эмэгтэй болохыг үүсэх аргагүй байхгүй. Би оролцлоо гэд, би үгэллээ гэд юу өөрчлөгдөх юм бэ? Шийдвэр гаргачид хүлээж авч, ажилдаа тусахгүйгээс хойш бид оролцоод яах юм бэ гэсэн хандлага иргэдийн дунд нийтлэг байна. Нэг үний үг цуураа мэт замхан, харин олон иргэдийн дуу хоолой нүргэн мэт түгнэ. Тэгэхээр иргэн таны дуу хоолой оролцоо хамгаас чухал гэдгийг хизээж мартаж болохгүй. Нөгөө талаас төр нь иргэнийхээ үгийг сонсдог, иргэдтэйгээ зөвшөлдсдөг болчвол иргэдийн оролцоо сайжрах уу? Нийтийн асуудал яах вэ? Надтай надгүй болчихно гэсэн бусадтай найдсан амин хөө бодсон үзэл манай иргэдийг дийлэх олонхот байдаг гэд хатуухан илчхүүл үдэгчтэй санал нийлэх үү? Надад падгүй үлгэр адил яваа монголчуудаа яаж оролцоотой болгох вэ? Дундаж давхраг олширч иргэдийн ухамсар дээшлэхээр иргэд нь оролцдог болно гэд хүлээгээ суух уу? Эсвэл бидэнд өөр арга зам байна уу? Хүлээгээд эвтээд байвал юу өрөх юм те. Одоо тэгээ тэрийг гэртэл яах юм зэмээр энэ хөвөрөө байх юм уу? Тэгэхээр товчхондоо ойлгоход Монгол улс хөгжихэд улсын хөгжилд иргэний оролцоо маш чухал. Өөр гарц байхгүй. Ингээл өнгөрсөн 25 жилийн түүхэн дээр ч юм гарч хахад иргэдийн оролцоотой шийдвэр бол хизээж алдаж байгааг байна. Жишээлбэл нүдний шилэхээр энэ бол одоо хараа муутай хүн хэрэглэн ч юм уу, салхи нарнаас хамгаална ч юм уу шууд тэгээд ойлгочдөг. Иргэний оролцоо гэхээр бас хүмүүсийн ойлголтод шууд ойлгохгүй байна гэж би хараад байгаа. Ерөөсөө л иргэний оролцоо гэдэг бол амьдралынхаа асуудлыг хамтраад шийдъя л гэсэн үг. Заавал чагсахыг эсвэл тэмцэхийг иргэний оролцоо гэж хэлэх юм. Иргэний оролцоо гэж яг яахыг хэлээд байгаа. Иргэний оролцоо гэж нэр том яг нэг л утгаар хэлж байгаа. Тэр нь төрийн шийдвэр гаргах гад иргэдийг яаж оролцуулж байна вэ? Тийм учраас иргэн өөрөө маш сайн амьдрал ахуйхаа өөрсдийнхөө хүсэл зоригийн тухайд хэрэгцээ шаардлага энэ одоо энэ бүх зүйлээ дуу хоолойгоор л илэрхийлэхгүй юм бол хүн хэлээрээ мал хөлөөрөө эцтэй тий. Энд шал өөр тийм хөгжлийн тухай юм ярьж байна. Биш байхгүй тий. Бидний тэр нөө төр иргэдийн хоорондох зөвшөлтсөл гэдэг чинь өөр ойлголттой байдаг. Хоёр талаас айгүй шудраг уулзмаар байхгүй. Тэгэхгүй зүгээр ингээ поптод иргэний оролцоо гэхдээ попт гэдэг үгнээс айгүй салгаж хэлмээр байгаа байхгүй. Тэ? Иргэдийн асуудал, төрийн асуудал гэлээгээд поптж байгаа асуудлыг тусад нь ойлгох хэрэгтэй гэдэг. Хамгийн гол нь тэр иргэдийн оролцоо гэдэг бол ямар нэг асуудлыг унгаахтаа биш. Ямар нэг асуудлыг шийдэхдээ бүх талуудын эрх ашгийг одоо харгалзаж үзэж шийддэг тийм шийдлүүдийг л гаргаж ирдэг. Ийм одоо механизм л да. Тэгээ энэ механизмыг л их сайн ашиглаж сурмаар байна. Тэгэх юм бол бид нар нөгөө хүмүүнлэг инэрэнгүү нийгэм гэдгээ байгуулах гэдэг байгаа байхгүй. Тэгээ иргэн бид нар өөрсдийгөө хамгийн хүчтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Таны амьдрал болохгүй байгаа зүйлийг та симэрхэн ч гэсэн шивнэх хэрэгтэй. Тэр шивнээ бол тэр улс төрийн амбицаас илүүгээр, улс төрийн ашиг сонирхлоос илүүгээр цагаан хоолоогоор орилж байгаа тэр өөдгөө гаруудаас чангаас чанга түгнэ гэдгийг иргэд бид нар аягүй сайн ойлгох хэрэгтэй. Монгол хүний үндэт зүйлийг нэг болгоод нэг үзэл санаагаа нэгтгээд тэр бодлогоо гой нэг төвшөнд очоод ингээд засаг төр хувин засаг төртөөгөө тэр засаг төрийнхаа харилцаатай нийгмийн харилцаагаа гой үсгээл хамтарч ажиллах хэрэгтэй байна. Энэ л бидний залуучуудыг хийх ёстой. Бидний үеийн хүмүүсүүдийг хийх ёстой гол ажил болов уу гэж бодож байгаа. Улсын хөгжилд иргэний оролцоо маш чухал гэж энэ чиглэлээр судалгаа хийсэн хүмүүс хэлээд байна л да. Жишээлбэл та нар бол оролцоод ингэ явж байгаа юм иргэд залуучууд. Хөгжилд хувь нэмэр болж байгаа гэж дүгнэж байгаа юу? Хувь нэмэр болж байгаа гэж дүгнэж байгаа. Үндсэн хуулиа уншсан уу гэхээр зарим нь яаж уншиж бардгийг гэж хэлж байгаа хүмүүс байгаа хгүй. Тэгээ би бүр асуусан үндсэн хууль чиний бодлоор том зузаан ном байдаг болов уу, жижигхэн ном байдаг болов уу гэд асууж байгаа хгүй. Тэгэхээр битгүй хууль бид нар яаж мэдх юм. Гэл энэ өөрөө иргэний тэр хуулийн талаарх боловсрал маш бага байгаа учраас иргэд өөрсдөө ирэх юм битгүй шүү дээ. Тэгээ өөрийг хариуцлага ухамсарлахгүй байгаа чинь ч гэсэндээ
тэрийг мэдгүй байгаа учраас хэрэгжүүлж хийж чадахгүй байгаа байхгүй юу? Монгол улсын үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн нэгдэх хэсэг. Монгол улсад засгийн бүх эрх арт түмний мэдэлд байна. Монголын арт түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ. Ер нь үндсэн хуулиндаа л захирагдаж нийгэм гэдэг чинь бий болд шүү дээ. Иргэний оролцоо яаж бий болдог гэхээр би бол энэ ерөөсөө хоёр талтай. Хоёр талаасаа тийм ээ. Хоёр талаасаа оролцоо байж ижил энэ бий болно л гэж ингэж ойлгодог. Тэгэл нэг төрдөө болчлоо ёо одоо ингээл жаргандаа гэж хаач байхгүй ч тий. Нөгөө төр нь хараад хий энэ төр чинь солигдож л байдаг хүмүүс шүү дээ. Миний нэг муу иргэнүүдээ зайлвал хааваа нэгэл олоо ол тий. Тэр гашаа нэг улангаас олоод хайрлаад байх юм гэж юу байх юм байхгүй шүү дээ. Нэг талаас иргэд өөрөө энийг ухамсарлаж хичнээн одоо өргөн хүрээнд асуудлаа олж харж эвлэлтэн нэгдэг чадвар бий болно. Тэр хэмжээгээр нөгөө сонсохгүй байгаа хүмүүсийн чинь нүд чихэн хүчээр нэгдэж эхэлнэ. Тэгэхээр зэрэг ялангуяа тэр олон нийтийн хөршүүдийн тэр ойр хавийн амьдарч байгаа хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж байгаа зүйл дээр л иргэдэг сонсох ёстой. Хөгжилд иргэний оролцоо чухал юм бол иргэний оролцоог нэмэгдүүлэхийн тулд яах ёстой вэ? Дундаж давхарга би болсон цагт иргэний оролцоотой болно гэж дахиад бид нар 10-15 жил эсвэл хүлээх юм уу? Миний түрүүчийн хэлснээр төр шинжлэх ухаан хоёр холбогдож байгаа юм. Энэ өөрөө яг үг гэхээр дундаж давхаргаа дэмжихээс өөр аргагүй бодлогыг гаргаж тавихаас өөр аргагүй бодлоо. Яагаад гэж хэрэв дундаж давхарга зузаан биш байвал юу болох вэ гэхээр нийгмийн бухимдал болдог. Ингээд ирэхлээр яг үг гэхээр энэ дээр нь таалагдахын тулд ярьдаг нөхдүүд гарч ирдэг. Болохгүй шүү дээ. Яг зарим нь бол энийг шийдэхин тулд, зарим нь бол оноо авахын тулд ярьж байгаа. Оноо авахын тулд ярьж байгаа хэсгийг нь популистууд гэж нэрлэдэг. Популистууд олшроод ирэхлээр төр зэсэг өөрөө савлж эхэлдэг. Тогтворгүй болдог гэсэн. Тогтворгүй болохоор яах вэ? Ядуун чалтанд баянын чалтна. Тэгээд энэ өөрөө улс төрийн хямрал болно. Улс төрийн хямрал юунд хүргэдэг вэ? Өөрөө эдийн засгийн хямрал хүргэнэ. Эдийн засгийн хямрал улс төрийн хямралтайгаа нийлээд тэнцүү юу болох вэ? Нийгмийн хямрал болно. Нийгмийн хямрал гараад ирэхлээр яах вэ? Бослог тэмцэл гарна. Ингээд бусад хөршүүд ч юм уу дэлхийн одоо ингээд те бусад улс төрийн тоглож эхэлнэ. Ингээд ийм улс яадаг вэ гэхэлэр Нигер шиг, Грек шиг одоо маш тийм хүнд байдалд ордог. Тэр энэ их тийм одоо зүгээр нэг тийм дундаж давхарга нь сайн байх нь иргэний нийгмийг сайн байлгах гэдэг биш. Энээс өөр доктортой гэрчлийн гаргалгаа байхгүй байхгүй дэлхийд. Тэгээ дэлхийн нийт энэ чинь олон зовж шаналсан ард түмний зовлон дээрээс дүгнээд юу гэж дэнслээд байна вэ гэхээр доктортой хөгжил чинь жинхэнэ хөгжил шүү л гэж дүгнээд байгаа. Ард түмний чинь тайван байлгадаг, амгалан байлгадаг, хоолтой байлгадаг, устай байлгадаг тэр доктортой хөгжил бол жинхэнэ хөгжил шүү гэдэг. Иргэний оролцоо Монгол улсад ямар байгаа юм гэдгийг ингээд судалсан шалтгаан нь юу юм бэ? Судалгаанд оролцсон хүмүүсийн 80% нь төрдөө сэтгэл хангалуун бос байгаа юм байна. Тэгээд 2016 оны судалгаагаар гарч байгаа нь 92 оноос хойш ардчилсан үндсэн хууль батлагдсан үеэс хойш хизээж байгаагүйгээр төрдөө итгэх иргэдийн итгэл буурчээ гэдэг. Өнгөрсөн нийгмийн өөрөө үлээрээсээ төрдөө итгэсэн ард түмэн байсан. Төрдөө итгэж जैन. Одоо над чинь хүн нэг тийм өөртөө итгэж эхлэх гэдэг төр затагта итгэхгүй байна гэдэг нэг тийм их өөр утгатай үг шүү. Тийм ээ. Ерөөсөө итгэлгүй болчихвол тэр нийгэм нурна л да. Ерөөсөө энд итгээд байж болохгүй гэдгийг үргэлж мэддэг те. 90 даатгаа тайж болохгүй гэдгийг л мэддэг тийм иргэн бол байх хэвээр. Энэ судалгаан зөвхөн хууль тогтоомжийн хүрээнд иргэдийн оролцоог хідэн зохицуулалт заасан байна уу ялгаад түүний хэрэгжилт ямар вэ гэдгийг судалсан судалгаа юм. Тэгээд энэ судалгаанаас үзэхлээр 2016 оны 2 дугаар сарын байдлаар Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 459 хуулийн 4-ний нэгтэнд буюу 105 хуульд нь иргэдийн оролцоо хэсэгчлэн зохицуулсан заалт байгаа юм. Хэрэгжилт ямар вэ гэдэг дээр нийтдийн дүгнэх юм бол 75% нь хэрэгждэг юм байна гэдэг. Тэгээ 25% нь хэрэгждэггүй гэдэг. Тэгээд тэр 75% хэрэгждэг гэж сонсох юм бол бид нэр 50-аас дээш ингээд дажгүй юм шиг санагдаж штэ. Ер нь бол 50-аас дээш бас их боломжийн дийлэнх байна. Тэгэхээр яг шалтгааныг нь үзэхлээр энэ нөгөө механик аргаар бид нэр шууд процентлол 75 болчвол нөгөө сайн байна дэр гэж ойлгох боломжгүй юм лээ л дээ. Тэгээд хэрэгжилтийг харахаар бүгдээрээ сайн хэрэгждэг бол биш юм байна. Иргэдийг оролцох зарчим баримтлана. За яаж оролцох юм гэх юм бол цаана байхгүй хугацаа, үе шат, дараалал хинээс яаж ямар дараалалаар шийдвэр яаж гарах вэ гэдэг механизм зохицуулт өргөдөг гэдэг энэ их түгээмэл дутагдaltaй тал байна гэж хэлсэн байлээ. Иргэдийн оролцоо гэдэг бол ерөөсөө л өөрөө арчлалын намын сүнс. Одоо аль нам гэсэн хамаагүй миний дэмжлэг нам байсан хамаагүй буруу хийж явуулдаг юм буруу гэж. Тэгээ ямар үг вэ?
Тэгээ гараж бол нураалгасан, байшинг бол бариулаад. Айгаа олон жил аав нь тэрийг олон жилийн өмнө аав нь барьсан гэсэн. Би бол тэмцэх ёстой гэж боддог. Жишээлбэл одоо энэ залуучууд тийм ээ, энэ залуучууд яагаад энэ барууны юмлуу хитрхийг татагдаад ялгаагүй л миний замыг туулаад явж гин тийм үү. Энэ дээр бид нар урлагаар нөлөөлөх тэр юм яаж хийх хэрэгтэй юм болоо. Энэ өөрөө миний иргэний оролцоо. Залуучууд ус төрчүүд байв гэж буруутгаад байгаа шүү дээ. Юу нөр төмч хэрэгтэй байна. Сонгуульд оролцох хэрэгтэй, хаанаас хэн хэдэн төгрөг зарцуулсан байна. Тэрийг хянах хэрэгтэй тийм болохоор залуучуудад ус төрч хэрэгтэй, хариуцлага тооцох хэрэгтэй. Одоо нийгэм бол бас дахиад нэг тесрэхэд бэлэндүү айгүй тийм өөрчлөлтийн тийм юмны юм дээр байж тээ. Тэгээд тэмцлийг манайхан миний харж байгаагаар шүү. Яг шударга хэлэхэд хүсэж байгаа. Монгол оюун санаа сэрдсэн. Аль хэдийн сэрдсэн. Ягдвал монголчуудын сэргэн мандалтыг ирж байгаа гэж боддог. Яг одоо өнөөдөр жоохон сэрдсэн байгаа залуучууд нь илүү золиос гаргаж түүнийгээ олонд хуваалцаж илүү тэр цаг заваа нийгэм рүүгээ хандуулах шаардлагатай. Тийм үүрэг байхгүй л дээ. Гэхдээ үнэхээр яг энэ үед бол залуучуудад тийм дуудлага байгаа. Хүмүүсийг яг энэ зөв зүйлд урайлдаг залуучууд аягүй олон байгаасай. Нөхөр бит хоёр юу боддог гэхээр хүүгийнхээ ирээдүйд маш их санаа зовдөг учраас хүүгийнхээ ирээдүйг гэрэлтэйгээр харахын тулд өнөөдөр бит хоёр хөдөлмөрлөх ёстой. Маш их чухал хариуцлагатай үе. Монгол улсын одоо энэ хөгжлийн эргэлтийн цаг, эдийн засаг биш, одоо энэ залуучуудын сэтгэлгээний хөгжлийн нийгмийн одоо энэ эргэлтийн цэг дээр золиос гаргах чадвар хэрэгтэй бид нар ч оролцох ёстой. Чи оролцохгүй л тэгэл хаягдсан шүү дээ. Чи тэр тусамд оролцох ёстой шүү дээ. Тэр яг миний үгийг авахгүй. Энэ хиний төрий. Би татвараараа л ажиллуулж байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр одоо яг Азийн баг гэдэг байгаа тэр улсууд те Сингапур ч юм уу Солонгос ч гэдэг юм уу одоо энэ улсуудыг энэ хэмжээнд авчрахын тулд тэр улсын одоогийн 70-аас 80 настай өвөө эмээнэрийн бүхэл бүтэн нэг үе өөрсдөө золиослж иж өнөөдрийн энэ боловсрал энэ хөгжилд ирсэн. Манай Монголд өнөөдөр яг нэг тиймэрхүү үе ирж байгаа. Инхээр аягүй төвхтэй байгаа байхгүй. Монгол хүнд бол энэ аягүй төсөөлшгүй тийм хэцүү зүйл. Гэхдээ бид нар энд суралцахаас арга байхгүй. Одоо жишээлбэл телевизээр харж ш бид нар тэр өмнөд солонгосчууд яаж юм те. Ерөнхийлөгч огцруулахын тулд тэд нар ямар зохион байгуулалттай, ямар төлбөртэй. Магадгүй дараа нь манай хүүхдүүд ээж аваа та тэр үед хэлэх боломжтой үед эсвэл өөрчлөх боломжтой үед өөрчлөхгүй яасан бэ гэж асуухад нь бид төр хэлэх үггүй болчихгүй тулд штэ. Одоо бидний дуу хоолой хаа хүртэл явахыг хармаар байна. Ер нь бол ямар нэгэн байдлаар улс төрд орохгүй байсан ч гэсэн улсыг өөрчилж болдгиймаа гэдгийг бас харуулах хэрэгтэй байхгүй. Аль дундад зууны үед өнөөгийн хөгжингөө Швейцар улсад иргэдийн оролцооны тогтолцоо бий болж эхэлсэн байна. Өнөөдөр Швейцар улсад орон нутгийн жишгээр 5 сая швейцар франкаас дээш өртгөөр ямар нэгэн ажил хийгдэх гэж байгаа бол тухайн орон нутгийн иргэдтэй заавал зөвшөлдсөж санал асуух хууль үйлчилж байна. Эндээс ямар нэгэн хардлагагүй зөв оновчтой шийдвэр гардаг гэдгийг судалгаанаас харж болно. Учир нь тэрхүү хийгдэх ажлын үр шимийг иргэд өөрсдөө хүртдэг учраас хамгийн бодит амин хэрэгцээд шаардлага тэд л хэлж чаддаг юм. But that was the first experience of it. And then after the French Францын хувьсгалын дараа 19-р зуунд Швейцарт ард нийтийн санал асуулга, иргэдийн санаачлага зэрэг шууд арчлалын үйл явц өрнөсөн юм. Тухайн үед Швейцарт ч авилга маш өргөн тархсан байсан. Улс төрийн бүлэгмүүд эрх мэдлийг гартаа авч ард иргэдтэй хуваалцахыг хүсэхгүй байсан юм. Иргэдийн оролцооны ачаар энэ бүхэн орсон. 1921 онд хууль төдийгүй мөн зарим олон улсын гэрээнд нэгдэх шийдвэрийг гаргах ард нийтийн санал асуулгыг нэвтрүүлсэн. Энэ бол Швейцар улсын шууд арчлалын механизмуудын хөгжлийн гол алхам юм. Мэдээж та бүхний хэлж буй хөгжлийг цор ганц шууд арчлал авчираагүй. Гэхдээ шууд арчлал маш их тус болсон. Нэн ялангуяа энэ нь төрийн талаарх иргэдийн санаа, бодлыг өөрчилж өгсөн юм. Иргэд өөрсдийн эрх мэдэлтэй улс төрийн талбарын нэгэн тоглогч болж гарч ирсэн бөгөөд бусад эрх мэдэлтнүүд тэднийг авч үзэх шаардлагатай болсон. Засаг захиргааны анхан шатны нэгжүүдэд одоо хүртэл хамгийн түгээмэл байгаа механизм бол иргэд нийтийн цуглаан юм. Энэ цуглаан дээр чухал асуудлуудаа шууд шийдвэрлэдэг. Харин манай улсад үүнтэй төстэй нэгэн хууль бий болсон нь 2012 оноос хэрэгжиж эхэлсэн төсвийн тухай шинэ хуулинд заасан орон нутгийн хөгжлийн сан. Энэ бол Монголын төр иргэдийнхэн санал санаачлагад тулгуурлан ажиллаа явуулдаг байх гэсэн томоохон алхам болсон юм. За өөрөөр хэлбэл иргэний оролцоог хангахад чиглэсэн сайн жишээ хэмээн нэрлэж болно.
Орон нутагт онцгой эрхийг олгосон иргэд өөрийн амьдарч байгаа газартаа юуг яаж хийх вэ зэргээр дуу хоолойгоо өргөж, санаа санаачлаг гаргаж, нутгийн удирдлагатайгаа хамтран шийдвэрлэдэг болсон явдал юм. Тэгэхээр та нар одоо хараарай, сүүлийн 5-6 жил энэ сумын төвүүд, аймгийн төвүүд яаж өөрчлөгдөж, ямар байдлаар тавтаа тухтаа болов? Маш их том өөрчлөлт гарсан шүү дээ. Хинтээ аймгийн Бэндэр сум. Би Бэндэр суманд одоо 1990-ад оноос хойш 4-5 удаа очисон. Тэрний хамгийн сүүлчийн удаагийн очилт нь одоос 2 жилийн өмнө. Миний өмнө нь очиж исэн 1990 2000-ад оны үед очиж исэн Бэндэр сумаас тэнгэр газар шиг ялгаатай болсон. Энэ ч ингээд нэг хамтын шийдвэр гаргах энэ одоо бас нэг тийм шинэ соёл тий иргэн шил тий Норвегийн хөгжлийн сан иргэдийн оролцоод дамжиж бий болж байгаа байхгүй юу? Би л өөрөө очиж утсан тэр Бэндэр жаргалант цон ховд аймаг тий. Ерөөсөө иргэдэд нь мэдээлэлтэй бараг дарга нь өөртөө санаачлаад ингээд сэтгэлтэй хүн бол хийдгийн бэлгөө сэтгэлгүй газар бол ямар орон нутгийн хөгжлийн сан гэдгийг дуулаач хүмүүс шүү дээ. Юу ч хэлээгүй тэгэл за одоо та нар нэг ийм жагсаалт байгаа энийг батлаадах гэж өгсөн. Тийм тэгсэн чинь нөгөөдөл энэ юун жагсаалт яагаад бид нар батлах юм гэсэн чинь за энийг юм хийгээд нэг улсын төсөөс жаахан мөнгө өгсөн юм аа. Одоо батлахгүй л энэ мөнгө чинь дээшээ явлаа. Тэнгүүд нөгөөдөл нь за гэд тэгээд дургуутсаж байрсны загнаж магнад хөөгд гаргацсан. Иймэрхүү нуглаанууд бол их явсан байлээ. Эсвэл нөгөө мэдээлэлтэй хүмүүс ч өөрийнхөө талд эргүүлэхийн тулд те зөвхөн нөгөө сургуулийн багш нар авчирч суулгачаа гар өргүүлсэн нэрээр ингээд баталдаг. Эмч нарыг авчирч гар өргүүлсэн нэрээр баталдаг те. Харамсалтай манай улсад иргэдийн оролцоог хангах чиглэсэн зөв санаатай сайн жишээнүүд болох шилэн дансны хууль, шүүгэн шийдвэрийн хил тод байдал, орон нутгийн хөгжлийн сан зэрэг нь үр дүнтэй бодиттой хэрэгжихгүй байгааг хараат бус судалгааны байгууллагууд тодруулсан байдаг. Хэрэгжилтийг хянаж шахаж шаардахад иргэд бидний оролцоо чухал гэдгийг энд онцлог хэлмээр байна. Тэгэхээр Монгол улсын хувьд иргэний оролцооны сонгодог жишээ нь гэх юм уу түүхэн үйл явц нь арчилсан хувьсгал. За тэгээ үндсэн үйл баталсан үйл явц юм байна. Өөр юу байж болох вэ? Одоо тэр эмэгтэйчүүдийн сонгуулийн тухай хуульд оруулсан нам эвслээс 20% доошгүй 20-оос доошгүй хүн те эмэгтэйчүүдийн нэр дэвшүүлнэ гэдэг чинь энэ бас юуны эрдэнэ оролцооны төрийн бас байгууллагын шахалт шүү дээ. Тэгээ бас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль чинь төрийн бас байгууллагын үр дүнд бий болсон. Тэр бол зарим юу юм бол одоо харин таны мэдрэгдэж байгаагаар бол нийгмийн хандлага өөрчлөгдөж л байгаа юм байна. Хийхтэй хүнээ арай өөрөөр хардаг болж л байгаа юм байна. Тий, өөрчлөгдөж байгаа, маш их өөрчлөгдөж байгаа. Ганцхан бол өөрөө бас тийм иргэдийн оролцооны аюу сайн жишээг харуулж залуулж бодож шүү дээ. Би бол хуурай танихгүй. Гэхдээ хийж байгаа юм нь бол үнэхээр бас хөрөхгүй газар нь хүрээ, төрийн хөрөхгүй газар нь хүрээ, төрийн үргийг аваад тэгээ бас хөөрхөн залуучуудаа уриалаад бас тэдний ойлгох хэлээр бичээд яриад байгаа байхгүй. Ганц хавхлангийн сүүлийн 4 жилийн хугацаанд хүүхдийн хүчирхийллийн эсрэг, эмэгтэйчүүд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг маш хүчтэй дуу хоолой болж ингэж явж тууштай явж байгаа юм залуучуудын нэг. Залуучууд гэд хэлэхээр бас арайч олон тоон дээр хэлчихв. За залуучууд бий болсон одоо бол анх эхэлж байхад бол хэдэн залуу байсан л та. Тий. Хүчирхийллийн эсрэг энэ эрсдлийг хуваалцах цаг нь болцсон юм байна. Тийм учраас эрчүүд болон хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо хүчтэй өргөнө гэсэн ийм зорилго чиглэлтээр бол анх эхэлж ирсэн. За энэ ерөөсөө улс төрд орох гэж байна. Тэ 16 оны их хурлын сонгуул болсон. Над руу баахан хүмүүс юм бичээд за одоо чи дэмжиж гин тэ одоо дэвшээрээ ингээд одоо энэ янз бүрийн хүмүүс дэвшсэн шүү дээ тэ. Зөндөө ирж исэн. Та нар төрийг хүлээхгүйгээр хийж штэ. Үүнийг одоо юу гэж боддог вэ? 1996 онд би өөрийн ариун сэтгэл санг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролыг дэмжих санг дөнгөж 25 настай байхдаа байгуулж байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэдэг хүмүүсүүд бол тусдаа амьдардаг. Нийгэм олон хүмүүстэйгээ хамт амьдардаггүй энэ тусдаа хүмүүсүүд байсан. Энийг олон нийтийн анхааралд оруулж ирснээрээ хувь хүн компани одоо тэгэл улс даяараа хүүхдүүдийн төлөө заа гэж хэлцгээд сурцгаасан тий. Одоо сая илэгнэгт монголчуулсан тийм ээ бид нар элэг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг бид нар олон хүмүүсүүд нэгдээд энийг бид нар юм болгож чадлаа шүү дээ. Би бол төрийг хийлгэнэ гэж боддог. Төрийг хийлгэхийн тулд надад нэг юм гартаа барьсан юм хэрэгтэй байна. Одоо нэг хоосон мөрөөдөл ярьсан залуу ороод зүгээр цаас барьсан биш. Тий, нэг шаардлага ийм юм яриад өнөдөр явахгүй. Швейцарт бол улсын эрхийн тухай хууль гэж үүдэг. Парламент хууль батллаа. Баталсан парламентын хуулийг жишээлбэл 10,000 хүн гаруй сурах юм бол
референдумд оруулж болно. Жишээлбэл одоо Швейцар улс нэгдсэн үндэсний байгууллагад эслэгээ шийдвэр гаргахад, эсэхгээ шийдвэр парламент гаргахад энэ сандыг дэмжихгүй Швейцар улс төвийг сахисан байх хэрэгтэй гэдэг. Одоо 10,000 санал хураалгаад, гар үс зурлаад, зөвлүүлээд тэгээ санал хураалт явуулаад тэрнийг хүчин болгох шийдэ. Тэгээ иймэрхүү дүрм журм байхгүй байгаа учраас өнөөдөр бид нэр хариуцлага яриад өгөхгүй. Төрийн бүхэн шийдвэр үйл ажиллагаа иргэдийнхаа төлөө байдаг. Тэрэл үр шимийг хүртэх иргэд өөрсдөө шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй оролцвол өөрсдийнхөө төлөө буруу шийдвэр гаргахгүй. Тийм гэмээр иргэдийн бодит хэрэгцээнд тулгуурласан нэгэн шаардлагатай шийдвэрүүд гарна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хэрэггүй гэдэг үз. Иргэдийн оролцоог одоо хангахын тулд одоо хүчээр шийдэх гэхүүд одоо хуульчлах шаардлага ирнэ байгаа юу? Тэгэхээр манад бол оролцооны хууль бол заашгүй хэрэгтэй. Биднэрт оролцох эрхийг нээж өгөөгүй бол бид нар хариуцлах нэг эрх биднэрт байхгүй л байгаа байхгүй тийм ээ? Ийм л байна. Жишээлбэл одоо та энд амьдардаг байлаа гэж бодъё. Тэгвэл танай хашааны чинь гадаа тоглоомын талбайг одоо хувьчлах гэж тийм үү? Өөр юм барих гэж байгаа бол танаас заавал асуух ёстой гэж хүлээж байгаа. Хөгжил нь шүү дээ тийм. Хөгжил байна тийм. Энэ эргэж байгаа энэ хөгжлийг хурдлуулах хүчин зүйл бол сайн хууль, сайн дүрм бол бас хурдлуулдаг тал байгаа. Сайн одоо яг амьдралд нийцтэй хууль, дүрм журм энэ тэр бол хөгжлийг улам хурдлуул. Ерөөсөө бүх чиглэлийн гарч байгаа хуулиудад төр иргэний харилцааг яаж зохицуулсан? Иргэн нь ямар хариуцлага хүлээж байгаа, төр нь ямар хариуцлага хүлээж байгаа. Тэгээ энэ хоёр хариуцлагыг бие биенээсээ нэг механизм чинь байна уугүй юу? Тэгээ энэ дээр бол үнэхээр бид бол цаашдаа анхаарах ёстой. Миний хүү одоо 4 настай. Тэгээд миний хүү бол жишээ нь тэгж байгаа юм л да. Ааваа минь ширийг жоох ингээд намхан хүмүүс л өндөр болгоод өгдөх үү ааваа. Би ингээд толгоо зөхиод байна гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр би юу гэдэг нэг өвөөгөө ламбардан тавьсан аягаар мөнгө олцоод би хүүгийнхээ өрөөгсөд тасарсан гоё болгоно гэж тавиа тэр ширийг хөвөндөө байгаад байвал миний хөө мөргсөөр тархин хөдлөж цэцэг алдаа балган тийм үү. Тэгэхээр би хүүгээ сонсноороо одоо юу гэдэг ингийн ахуургаа авчвал хүүгээ сонсноороо иргэдийнхээ оролцоог сонссноор үнэхээр эн чинь нүдэ олсон шийдвэр байх хэвээр тэр амьдрах орчин аюулгүй байх хэвээр гэрэлгээтэй байх хэвээр. Тэгээ хамгийн гол нь бол юу гэдэг иргэдийн оролцоог хангасан энэ хууль мөл батлагддаг бол эрхийн хангасан хууль батлагддаг бол иргэд өөрсдөө илүү ирэмгий, илүү зоригтой оролцсон. Тэгээ нөгөө альва хууль чинь нөгөө нэг бас болохгүй юмны төлөөл чиглэгдэж бас гардаг шүү дээ. Тэгэхээр манад бол оролцооны хууль бол заашгүй хэрэгтэй. За нэвтрүүлэгт 40 гаруй хүмүүс оролцоод та нар маань нэг 100 гаруй цагийн ярилцлага хийжээ. Хүмүүсийн санал бодол юу нь ямар байна? Тэгээ мань хэд гэж нэг хин нэгэндээ гомцсон хөвгт үчигл байх юм. Төр бидний үгийг сонсдгоо гин төрн нүдэ бооцсон чихээ тагалцсан юм нөхдүүд байдаг. Бид нар ч өөрсдөө асуудлыг шийдэх гэж энэ төрийг сонгосон биз дээ. Тэгэхээр төр бол бидний үг сонсох ёстой. Иргэдийнхээ дуулыг сонсох ёстой. Сонсч ээж иргэд өөрсдөө дуу хоолойгоо төрдөө хүргэдэг болох ёстой л гэж би ойлгосон ер нь бол. Ер нь бол нийтлэг ярилцлага хийжсэн хүмүүс маань нийтлэгээрээ төр иргэн хоёр зөвсөлчөөд ажлаа хийдэг болчихвол юм бол бусад асуудлыг шийдвэрлэхэд бол амархан гэж үзэж байна л да. Тэгэхээр яг бидний эдийн сэтгүүлч сайн нэвтрүүлгийн явцад баггүй тооны үнэтэй, баггүй цагийг бас зарцуулж яриа хөрөө өрнүүллээ тийм. Тэгэхээр яг эндээс юу гэж базаж томьёолох болохоор байна гэвэл иргэд өөрсдөө шийдвэр гаргах үйл явцад оролцсон гэдэг нь хөгжлийн бусад хүчин зүйлсийг өөрсдөө бодит хэрэгцээнд одоо тулгуурлаж зөв шударга зохион байгуулах үндэс нь болох юм а гэдэг ерөнхийд энэ томьёолох зарвал гарч ирээд байна гэж ойлгож байна. Тэгэхээр ерөөсөө л хөгжлийн гол хүчин зүйл нь иргэний оролцоо юм биш. Тэгэхээр хөгжих шийдэл нь иргэний оролцоо юм байна л гэж. Цаашид хөгжихийн тулд монголчууд бидэнд шийдэх асуудал олон байгаа ч хамгийн чухал үндэс суурь нь иргэд бидний оролцоо юм байна. Цаашдаа төр иргэн хоёр хамтраад ажиллавал бусад асуудлуудаа зөв шийдэж чадна гэсэн шийдлийг оллоо. Гэлээгээд иргэд бид идэвхтэй байлаа гэд төр засаг иргэдийнхээ дуу хоолойг сонсож зөв санал санаачлагыг дэмжиж хүлээж авах уугүй юу гэдэг нь хамгийн том асуудал. Асуудлыг аль ч улс орон хуулиар зохицуулж шийдвэрлэдэг. Тиймээс цаг үеийн шаардлага нь иргэний оролцоог хангасан, хамгаалсан хууль байх ёстойг шаардж байна.